Ардчилсан үзэл санааг түүчээлэгч эрхэм журмын нөхдөө бүрэн эрхэд ардчилсан Монгол улсын эрхчлөөд иргэдээ өнөөдөр монголчууд бид эрх өргөчлөөний түүхэн өдрийг хамтдаа тэмдэглэцгээж байна. 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгал 1921 оны ардын хувьсгалын үндсэн зорилго болох бүрэн тусгаар тогтнол иргэний улс төр эдийн засгийн эрхчлөө цагаан морин жилээр биелж Монгол улс дагуул улсаас бүрэн эрхэд ардчилсан улс болсонтоо хинч маргах ёсгүй. Бас мартах эрхгүй маа. Та бид өнөөдөр энэ танхимд ардчилсан хувьсгалын 35 дахь жилийнхээ ойн баярыг тэмдэглэхээр хуран цуглараад байна. Энэ бол зүгээр нэг ээлжит хүндэтгэл төдий өнгөрөх өдөр биш юм аа. 2000 жилийн түүхэндээ анх удаа чөлөөт нийгэм байгуулах гэсэн монголчуудын сонголтыг манлайлсан ардчлагчид та бүхэнд талархах онцгой өдөр байна. Баяр хүргэе та бүхэнд. Ардчилсан намын 200 мянган гишүүдийн итгэл үнэмшил хөлөс хүчний үнцэн хатуу байж эргэлзээ тэмцэл, гомдол, сорилт, дарамт, эрсдлийн дундуур туучин итгэл найдвар алдалгүй урагшилж ирсэн 35 жилийн замнал манай үндэстний монголчуудын орчин үеийн түүх болж бичигдэж байна. Ардчилсан намын нийт гишүүд үнэнч дэмжигчдээ ардчилсан намын даргын хуваар чин сэтгэлийн талархал илэрхийлж халуун баяр хүргэж байна.